Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Томилолт нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Томилтоос ирсэн шинэхэн зочноо та бүхэнтэй уулзуулахад бид бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор дөнгөж саяхан бас холын төвд орноор гэрэл зургийн аялал хийгээд ирсэн. За гэрэл зурагчин Александрын Түмэн жаргал урагдаа оролцож байгаа юм. Тэгэхээр гэрэл зурагчдынхаа дунд Алекс нэрээр алдарсан гэрэл зурагчин залуу уран бүтээлч бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлгийн маань танхимд хүрэлцэн ирлээ. Тэгээ бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Таны аян зам сайн байсан уу? Тэгээ аян замдаа сайн яваад ирсэн үү? Ол замыг дөөрнө үү? Баярлалаа. Тавгүй сайн яваад ирлээ. За төвд орн бол бид за түүхийнх нь хувьд ч гэдэг юм уу удаан жилийн турш сайн мэддэг хэрнээ бас ард түмнийх нь аж амьдрал аж байдлыг нь ер нь бас тэр бүрчлэн сайн мэдтгүү таны одоо өөртөө томилт өгөөд өөрөө бас ганцаараа аялаад ирсэн юм уран бүтээлч байгаа томилтынхаа сонин сайхнаас за зориг бас аяллахаа туршид тохиолдсон үйл явдлуудын талаар манай үзэгчдэд мэдээлэхгүй. Тийм төвд бол ерөнхийдөө монголчууд их ойр юм шиг ирнэ их тийм хол газар юм байлаа л дээ. Би анх зураг авч гиснээсээ хойш төвд бол миний хувьд мөрөөдөл байсан. Бараг магадгүй бэлэрчгүй мөрөөдөл байсан баг. Эверестийн зургийг авна гэдэг бол миний хувьд мөрөөдөл байсан. Тэгээ үндсэндээ бол мөрөөдлөө биелүүлэл ирлээ. Тэгээд энэ төвдийн аяллыг бол бүтэн жил судалсан. Юу хаана ямар зураг авах ёстой гэд. Тэгэхээр нөгөө бидэнд хол гэдэг нь юугаар мэдчих вэ гэхээр би төвдийн талаарх мэдээлэл олоход бол надад айгуу тийм хомс төдийл нэг тийм мэдээлэл олдохгүй тэгээд нэг олдож байгаа мэдээлэл нь бол ерөөсөө нэг Эверест уул талаасаа дэлхийн дээвэр гэдэг талаасаа байгаадсан. Бусдаар бол мэдээлэл айгүй ховор байсан. Тэгээд эхний очисон сэтгэхүйгээр бол төвд бол маш өндөрлөг газар нь бол зүгээр өөртөө шууд мэдрэгдэх юм лээ. Бид бол Улаанбаатар хотоос очиход чинь бид чинь 1300 орчим метр 70-аас дээш 1300 метр л өндөрт байдаг болсон шүү дээ. Тэнд очиод Лас хот бол дунджаар 3600 байгаа юм л да. Тэгэл ерөнхийдөө агаар их багтай над жоохон тийм агаар дасгаж нэлээ хугацаа орсон да. Хэдэн сарын хооронд гэсэн үг хугацааны үед? Явсан бол эндээс 4 сарын сүүлээр яваад 5 сарын сүүл хүртэл. Үндсэндээ нэг яг сар гарангийн хугацаагаар яваад ирсэн байгаа. Тэгэхээр үзэгчид маань бас төвдийн тухай бас гэрэл зургийн сайхан шин цомгуудыг хүлээж авахд бас бэлэн болсон байгаа юм байна. Тэгээ таны гэрэл зургийн шин цомог гэж хэлэх үү те бас гэрэл зурагчтай хэлэхээр ямар дүрслүүд багтсан бэ? Бид нар бас Лас хотыг сайн мэддэг. За Баталгаардн ч гэх юм уу төвдүүдийг сайн мэддэг хэрнээ та сая яриандаа дурдлаа штэ аж байдал гэхээр бас хөрөг зургууд нилээд их орсон болов шин цомгийнхаа тухай ямар бүтээлүүд голчлоо орсон болоо? Төвд өөрөө их тийм сонирхолтой газар юм билээ л дээ. Байгалийн хувьд бол үнэхээр үгээр хэлэх аргагүй. Сайхан тансаг, өндөр ориглууд, дэлхийн дээвэр хүртэл тэнд байна. Хүн талаасаа, хөрөг талаасаа бол төвд үнэхээр гайхамшигтай юм билээ. Аж байдлын хувьд ч тэр харагдсан ч тэр надад маш сонирхолтой санагдсан. Тэгээд саяны бол аяллаар бол хангалттай хэмжээний зураг авсан бол шиг ингээд зургуудаа ингээд багцлаад арах юм бол бараас 60-аас 70 орчим хувь нь бол тэр чигтээ хөрөг аж байдал байсан. Тэгээд үлдсэн нь бол байгаль хот гэсэн чиглэлээр авчихсан. Тэгээд төвд маань бас их өндөрлөг газар байрлаж байгаа шүү дээ. 3000 5000 м далайн түвшнээс дээр тэгээс очиод бас цаг агаарт нь дасгах ч гэдэг юм уу хугацаа шаардагдсан уу. Тэгээ өндөрлөг газруудаа ялангуяа одоо дэлхийн дээвэр тэр сайхан уул усны зураг их авсан уу? Тий, өндөрлөг газар онгосноос буунгууд намайг арчуулагч төв залуу тосч авсан л да. Тэгээд нэг 5-6 ерөнхийд анхааруул өгсөн. Тэрний юу гэхээр та гаднаас ирж байгаа төвдөд бол агаартай тасгаж нэлээд хугацаа орно шүү. Нэгдүгээрт бол та огцон хөдөлгөөн хийж болохгүй. За гүүх тухай бол санах хэрэг байхгүй те. Хоёрдугаарт бол толгойч өвдөх байх. Тэгээд үнэхээр л яг толгой өвдөд эхэлж байгаа юм л да шууд. Ийм угаад нэмэргүй наача анда агаартай тасвал тэгээд зүгээр болно. Бусдаар бол юу гэдгийг бас нэг хэд хэдэн ахын зөвлөгөөнүүд өгч байгаа. Тэр зөвлөгөөнүүд нь бол юу гэдэг юм монголчуудтай ер нь ойролцоо тиймэрхүү бас нэг санамжууд байгаа юм л да. Жишээ нь юу гэдгийг хүнийг нэг хуруугаараа жирж болдгоо ч гэдэг юм уу хоол идэхээс өмнө үнэрлж болохгүй ч гэдэг юм те. Тиймэрхүү зөвлөгөөнд өгчсэн. Агаарын хувьд бол эхний нэг дасах гэж бол 3-4 хоног бол нэлээд хүнд байсан. Аль болох нэг утаар сайхан амьсгаа авчмаар санагдал те. Шөндөө бол нойр хүрээд байгаа юм унтаж чадахгүй нэг амьсгалт авчлаад. Тэ яг нэг
хэсэг хугацааны дараа аажимдаа ингээд агартаа тасаал эхэлчихлээ юм л да. Өндөр газруудаар уулаар их явснаа таны авсан зургууд дотор нэг цас мэстэй сайхан оргил уулаад байж тээ. Энэ зураг авахд бол би нөгөө яг зөв момент гэвэл ерөөсөө яг 5 сар 4 сарын сүүл 5 сарын дундуур л юм байлаа л дээ. Тэр үе дээр бол нөгөө хит хүйтэн биш, хит халуун биш гэд. Энэ төвд өөрөө бол айгу өндөрлөг газар байдаг учраас цагаагаар хөдөл эрсдэс юм билээ. Жишээ нь нэг уулын би нэг даваад авах гад нэг уулын бэлд байж хахад бол тэнд бол нэг нэмэх 15-аас 20 градус орчим байгаа юм л да. Тэгэл уулаа даваал явж хахад сэрүүсэл, бороорол, модон ногоон байсан бол шаардлаа тий. Тэгээ уулын орой дээрээ гараад ирэхэд бол юу гэдгийг цасаар шуураад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр цагаагаар айгу сонирхолтой. Ерөөд хувцас яаж төхөөрөж өмсгөж гэдэг шийдэхэд айгу хүндрэлтэй тий. Дулаан үедээ дулаахан, хүйтэн үед бол хит хүйтэн. Жишээ нь юу гэдгийг Эверест ориглын ёроолд бид нар бейс камп гэдэг тэр чин 70 төвчнөөс нэг ойролцоогоор нэг 500 орчим метр байгаа юм л да. Тэнд бол өдөртөө бол айгу сайхан дулаахан. Шөндөө бол маш хүйтэн. Тэгэхээр ч одоо өвлийн хувцснаас ахуулаад ачаа маш их авч явсан байж таарад тий. Тий, ачаа нэлээд авч явж байгаа. Өөрийнхөө нөгөө камер хэрэглүүдээс гадна нөгөө өвлийнхөө гутлаа тэрийг бүгдийг авч явж байгаа юм чинь. Ерөнхийдөө нөгөө нэг зурагчийн үний нэг зовлон байдаг л да. Камер хэрэглүүд нь нэлээд хүнд, авар ихтэй. Тэгээд машин явах боломжгүй газар бол нөгөөдөлөө үүрэл явж байгаа юм л да. Жишээ нь энэ төвдийн хувьд бол зарим даваан дээр бол машин гарч болохгүй үед бол өөрөө л гарах болно. Тэгээд тэр өндөр уул руу зөвхөн юмнуудаа үүрээд алах гэдэг бол надад айгүй хүндрэлтэй л байсан. Яа харахгүй хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөл дэшээ боллоо. Хөнгөн гарна. Зорж ирсэн. Зураг авах гэж л ирсэн. Тэгээд энэ хол газар ингэж туулж ирчээд тэгээд тэр дэшээ болоо жоохон төвчээр гаргах хэрэгтэй болно л да. Надад их сонирхолтой санагдсан л да. Таныг төвдөр бас тойрон аялал хийгээд тэр орон маань хэр нээлттэй тийм ээ нийгэмтэй орон билээ. Бас зураг авахад хүндрэл бэрхшээлүүд гарсан л байж таараа. Надад бол зөвшөөрөл гэдэг юм л харагдаад байна л да. Бид нар тэр зовлонг их сайн мэддэг. Төвд рүү бол хэр барагтай явах боломжгүй билээ. Ялангуяа зурагч юм бол. Тэгээд би 2011 онд бол Хятадын Тэнжи хотод өөрийнхөө бие даасан үзэсгэлэнгээ гаргасан зураг. Тэгээд тэр үеэр бол яг миний үзэсгэлэнг Хятадын Тэнжи хотын гэрэл зургийн нийгэмлэг зохион байгуулж гисэн байхгүй. Тэгээд намайг хүндэт гишүүнээр элсүүлээд тэгээд үндсэндээ 2011-2012 онд нийтдээ Хятадын Тэнжин, Бээжин, Шанхай хотуудаар нийт бие даасан 5 үзэсгэлэнгээ гаргасан. За. Тэгээ нөгөөдөлөөсөө би тэд нар ч гэсэн надтай холбоо бариад монголоор ирж Хятадын зурагчид ирж нөгөө Монгол хөдөө орнотоор авч зураг аваад би тэрэнд нь одоо тодорхой хэмжээгээр туслаад дагуулаа гайд хийгээ явуулсан. Тэгээ биднээс нэг л хүсэлтэй байсан баг. Би төвд орж үзмээр байна. Төвдөд би зураг авмаар байна. Энэ дээр туслаач яа гэд. Тэгээд нөхдүүд болохоор Хятадын гэрэл зургийн нийгэмлэг нь төвдөд салбартай юм бэл. Тэр салбарын журмаар надад зөвшөөрөл олсон л доо. Төвд рүү явах, зураг авах. Тэгээд тэр саналыгаа бол яг зөвөр мэдээж зардал нэлээд өндөртэй. Төвд бол яг их л хоол замд болж байгаа шүү дээ. Энэ зардал дээр бол яг Canon төвийнхөнд би саналаа тавихгүй. Монголын MCC ийм нэг аялал байна. Тэд нар айгууд гоё дэмжиж тэгээд энэ ташрамд бол Canon төвийнхээ хамтланд талархал илэрхийлэх зүйтэй байгаа. Мөн төвд рүү явж байхад бол хамгийн түрүүнд бас нэг ийм асуудал байт юм лээ. Ер нь бол би зөвхөн жилийн өмнөөс төлөвлөсөн гэдэг ааш тий. Тэгээд судалгаа гээл хүнд би төвд явахаар төлөвлөж байгаа гэж ярангуут надтай ярьсан хүн болгоны амнаас болгоомжтой яваарэ гэдэг үг гарч ирсэн л та. Ягаад? Төвд бол үнэхээр болгоомжтой явахаас өөр байхгүй юм лээ. Нэгд тэр өндрийн өвчин гэдэг бол анх очиж байгаа хүнд бол нэлээ хүн дээр тусдаг. Хоёрдугаарт бол яг зөвхөн тэр уул өндөрлөг газар учраас замын тавилтууд нь бол нэлээд тийм хүнд нэг л машин зөрхөөр тийм хавцлуудаар явдаг тий нэг л анхаарал алдах юм бол доош уруудах төгсөл бүртгэхэр тийм юм байл л дээ. Тэгээ нэг жоохон тийм эрсдэл өндөртэй. Тэгээ энэ дээр бол яг би даатгал хийлгүүлсэн. Гадаад зурчин гинтясны даатгал. Энэ бас мөн соём даатгалын тусалсан байгаа. Төвдөд яг очиод бол зураг авахд бол төвдүүд маань хүмүүс нь өөрсдөө шашин талаасаа байдаг юм уу? Ямар талаасаа байдаг? Зураг авахулах том дург болсууд. Би тэднийг бол ер нь нууцаар зургийг авахгүй бол юу гэдгийг өөдөөс нь камер чиглэсэн байх юм бол нүрэл дараалж цутаацдаг болсууд байлээ. Дээрээс нь бол тэнд өшөө хүндрэлтэй зураг авахд хүндрэлтэй байсан талууд нь
би нөгөө мэрэгжлийн камер гаргаад ирэхлээр тэнд байгаа нөгөө цагдаа нар байнгын бичиг баримт шалгаастай. Тэр нь жоохон хүндрэлтэй. Бусдаар бол гайгүй. Одоо саяын томилтоос тийм ээ авсан олон мэдээж хэдэн зуун ч гэдэг юм кадр дарсан байж таараа хамгийн гоё сэтгэлтэй нь хүрсэн зураг одоо ямар зургийг авсандаа өөрөө сэтгэл хангалуун буцаж ирсэн бэ. Тэгээ замдаа бодоод үнэхээр тэр гоё ширөөч гэдэг юм өөрөөт нь хамгийн сэтгэлд ойрхон ба зураг. Зурга зарим тохиолдолд би нөгөө хальсаар авч яасан учраас ямар зураг гарснаа би өөрөө тухайн үедээ мэдэхгүй. Бодоол яваад байсан. Бодоол яваадсан. Энэ юу нэг гайгүй авцсан байх таа гэл. Тэгээ нөгөө хальсаа угаатлаа байна. Нэгсэндээ би бараг сарын дараа угаалж байгаа байхгүй. Тэгэл нөгөөтгөө хүлээгээстэй. Дотроо бол энэ их гоё зураг гарсан байгаа таа гэдэг. Ер нь бол төвдийн зургуудаа өөрөө бол нэлээд сэтгэл хангалуун байгаа. Гол зорж исэн нь бол нөгөө Эверест оргил байгаа. Оргилын зурган дээр эхний ээлжинд нэг ийм тохиолдсон. Анх төвдөд очичоод байж хахад төвд өндөрлөг газар болоод тэг юм уу? Их мантай. Уулын оройнууд нь бол төдийлө харагдахгүй нөгөө мандчаад байсан байхгүй. Хоёр ч уулын очоод оройг нь авч чадаагүй байхгүй. Тэгэл эхнээсээ авахгүй бол би яг санаа зовоод гисэн. За нөгөө очиж явж нөгөө Эверест дээр очдөг. Надад оройгоо харуулахгүй юм шиг үстэй гэл. Тэгээд очоод бол эхний нэг 3 хоног бол хүлээс. Ерөөсөө оройг нь харагдахгүйсэн байхгүй. Тэгээд нөгөө хугацаач яваад идэг. Машин маань за буцъя энэ бүтэхгүй гэд оройн харагдахгүй нэгэд. Тэгээд 4 дахь хоног дээр оройн харагдсан л та. Тэгээд би ерөнхийдөө хамгийн кайф авсан бол тэндээс л кайф авсан. Тэр дэлхийн дээврийн оройг зурлагийн зургийг авсан гэд тэ. Зураг маань ч гайг болсон гэж бодож байгаа. Нилээ адал явдалтай авсан зургууд бас байгаах. Ер нь мэдээж ингээд алхам тутамдаа ингээд цагдаа нар тийм ээ хаа газар хаалтай нийгэм газар цагдаагийн хяналтандаар яадаг бас хөвгтөө явдал тохиолдвоо бас яаж хийгээд бас зураг авч байгаа хүн та нар одоо яг л манай телевизийн оператортай адилхан шүү дээ ерөөсөө тэр авж байгаа цэгэрээ авж байгаа үйл явдал руугаа ч гэдэг юм гоё авах гал ухаанаа алтчдаг маш удаан хугацаач бас зарцуулдаг шүү дээ. Зурган дээр тэр нэгдүгээр яг зур би гадаадын зурагчин гэдэг утгаар нь тэнд нөгөө цагдаагийн хяналт шалгалтнаад айгүй хүндрэлтэй байсан. Одоо шинэ нэг цагдаагийн пост тааралдахад пассворд үзэл. За дээрээс асууна таны зөвшөөрөл виз чи хаана шалгана гэдэг. Тэр нь тэгэл бүтэн 2 цаг алгуулчихна. За. Тэгээд нөгөөдгий чинь би хүлээгээ суугаад идэг. Тэр хооронд нь зураг авчиж болохгүй. Таны шалгаж чинь та машинд асуу. Буучлахгүй гэл те. Тэгээд сүлдээ бүр тэсгэ хэлж байгаа юм л да. Ингэж явах юм бол би бүр бүтэхгүй нэгэд. Тэгээ нэг орчуулагч хүүхдээс агуугаад над нэг юм хятад иргэний үлэх болоод өгчээч. Зүгээр надтай ойролцоохот болно гэд. Нэгс надтай нилээ ойролцоо зэрэгтэй нэг хүний иргэнийх олж гисэн л та. Тэр бол надад нилээ тусалж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө би нөгөө хятад иргэн гэд юм ярихгүйгээр зүгээр маск зүгчиж байгаа юм л да. Тэгээ нөгөөдхөө үзүүлээл арай гайг болчихж байгаа. Нэгд хоёрд зураг авч байхад би яг нөгөө хятад жолооч тэгээ нэг төвд орчуулагч залуутай гурлаа явж байгаа байхгүй. Тэгээ зурагчийн үнэтэй цуг явахад нөгөө зураг сонирхдгүй юм бол айгүй хүндрэлтэй аялал та тэр бол би бол хаа явж байгаад нэг гоё объект харах юм бол зогсоол нөгөөдгийгээ бол нөгөө сэтгэлдээ хүртэл зургийг аваад зогсчдөг. Эсвэл юу гэдгийг нөгөө бид нар чинь цаг агараас нэлээд хамааралтай учраас үнэхээр гоё газар байх юм бол хитэн цаг ч хамаагүй энд өнөөдөр хонноо гэл тэ. Эсвэл шүн чамаагүй хэдүүлээ жоохон зам хороод явъя ч гэдэг юм уу. Зурагчны темп бол айгүй сонирн байхгүй. Тэгээ тэрийг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна. Хурдлаач гэл. Тийм манай жолооч хятад би зураг аваад зогсож сигнал татдаг. Тэгээ нэг хятад ерөнхийдөө нэг сигналын дуртай учраас би нэг тийм тоог байхгүй. Тэгээ нөгөө чинь бүр тасрагдгүй сигналтай болдог нэг даа. Тэгээ очиод орчуулсан энэ яг юу үсээд байгаа юм бэ гэдгсэн. Бид ингээд зураг аваад зогсоод байх юм бол зам орохгүй шүү дээ гэдэг байхгүй. Тэгээд би өгнө зөв шүү дээ. Тэгэж хэлээд байна. Тэгээ би тэгэхээр орчуулагч сарнд би зам ороох зорилготой юм ший. Би зураг авах зорилготой ирсэн. Хүлээ би өөрийнхөө зургийг авна гэд. Тэгээ хэлчихэд очиод бас. Тэгээ зураг авсан дахиад сигналтай болдог. Тэгээ нэг мэдсэн чинь жолооч надтай хятадаар хэрэлдээд би жолоочтой монголоор хэлцээ зогсоод орчуулагчны дунд нь гайхсан те. Хоёул руу харсан. Тиймэрхүү тэр хөгжөлтөнд тохиолжлээс. Адал явдалтай маа үнэхээр таны одоо үнэхээр аян замын анд гол зорилго тийм ээ хань болсон зэвсэг гэж хэлж болохоор камер бас камертайгаа хөрөлцөн ирсэн байна шүү дээ. Энэ камер бас миний харж байсан тийм дижитал ч гэдэг юм уу камеруудаас арай өөр харагдаад ах юм. Mamiya гэсэн нэртэй камераас үзэгчд маань танилцуулаач. Тий, энэ миний амд л та. Хайсны камер байгаа. Хайсны камер байгаа тий. Дижиталар бол ерөнхийдөө Canon-оор авдаг. Энэ бол яг
цэвэр слайдер авч байгаа. Чанарын хувьд бол харьцангуй сайн. Тийм камер байгаа да. Надтай ч олон жил ийм камер авсан уу? Үгүй энэ болоод сая үндсэндээ бол нэг 3 камертай явсан. За. Энэтэй нийлээ 3 л. Тэгээд 2 дижитал камертай явсан. Тэгээд зарим тохиолдолд яг энүүгээр бол цэвэр байгалийн зургуудаа голцолж аваад дижитал зургаараа бол аппаратаар бол хөргөө аж байдлаа аваад явуулсан. Нилээ хүнд идэх шиг юм тийм ээ. Хүндэлтэй. Тэгээ яхаа хүндийнхээ хэмжээнд бол яхаа чанартай. Энэ хаанхын камер? Энэ Японы брэнд байгаа. За. Хуучны загвар. Хуучны загвар. Харин нэг загварнаас арай л яг орчин үеийн биш юм шиг харагдаад байна. Хуучны загвар гэхдээ бол чанар бол дагуулахгүй сайн. Авдаг. Ийм камерууд Монголд олон бий. Байгаа. Энэ хуучны нэг хаясаар авч ясан зурагчд бол ерөнхийдөө камер байдаг юм л. За амт нь юм биш үү таны? Тий. Ер нь гэрэл зурагтай холбоотой зүйлийг асуухаараас таны ажил мэргэжлийг бас хүмүүс сонирхож байгаа хэл та. Гэрэл зурагч юм уу гэд. Тэгээ бас өөрөө бас нийтлэл бичдэг гэж сонссон. Бас ер нь энэ хэвлэн нийтлэх салбартаас ажилладаг гэсэн өөрийгөө бас үзэгчдэд хувийн хувьд бас танилцуулаач. Нэгдүгürt гэрэл зураг бол миний мэргэжил биш. Би мэргэжлийн гэрэл зурагч юм биш. Энэ бол зүгээр цэвэр хобби. Тэгээ хоббийн сүлдээ нэлээ хүндрэл яваадах шиг байна л та. Гэрэл зургаар бол төдийлөн бизнес эрхэлдэг. Хувьдаа бол нэг хэвлэх үйлдвэртэй MJL design гэдэг хэвлэх үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа. Бизнес эрхэлж байгаа. Тэгжиж л энэ гэрэл зурагч өөрөө их өртөө өндөртэй хобби шүү дээ. Камер гээл те бодоход. Тэгээ яг зөвөр өөрийнхөө нөгөө хуваараа хийж байгаа бизнесээрээ л өөрийнхөө хоббиг тэтгэл тэгж л явдаг да. Хэдэн наснасаа их зураг авсан байж таарах уу? Зураг яг сонирхоод авч эхлээд бол нэг 10 гаруй жил болж байгаа. 10 гаруй жил. Тий. Одоо өөрийнхөө авч тийм үү гэр бүлийнхэн зураг авдаг хүн байгаа юу? Урднаас магадгүй ингээд орчин тойрны хүн их нөлөөлдөг шүү дээ гэрүүлийн хүрээнд ч гэх юм. Манайд зурагчин хүн байхгүй. Одоо манай хүүл зурагчин болж байгаа шүү дээ. За. Хэдэн настай? Одоо 12 настай дажгүй. Ер нь зураг дээр бол яг нэг өөрөө нэг жижиг аппараттай. Аавас ер нь дажгүй үнэлгээ аваад аа юу? Гайгүй би тэр чинь нөгөө хоёр биенийгээ урамшуулаад гоё яна тасарчжээ гэл. Би эндээ урам өгөл яваад байдаг шүү дээ. Ер нь тийм бага наснаас ч гэдэг юм уу хүүхдийг яг тэр өсөж тойрнож тийм ээ гадаад орчинтой яг харьцаж эхэлж явах үед нь яг хүүхдэд нөлөөлөе гэсэн зүйлүүдээр тийм ээ яг бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлэхэд бол гэрэл зураг их нөлөөлдөг байх л та. Хэдэн жилийн өмнө би санаад байна нэг Чингэлтэй дүүрэгтж байлаа гэр хороол олон улсын байгууллага тийм гэрэл зургаар дамжуулж хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх тийм бас сайн санааны сургалт эдгээр зохион байгуулад гэсэн тиймэрхүү зүйлүүдэд хүүхдүүд их дуртай байдаг шүү дээ. Тий, ерөнхийдөө гэрэл зурагч өөрөө бол хүнд нэг гоё тийм за миний л хувьд бол гэрэл зураг надад бол маш их кайф өгдөг. Би эндээс бол нэлээд нэг тийм таашаал болж авдаг. Хоёрдугаарт яг байгалийн зураг авч явж байгаа тохиолдолд байгальтайгаа их ойролдог юм да. Тэ. Хамгийн гоё гэсэн газруудаар яваал тэ. Байгалийн зураг аваа яваадахт бол кайфтай. Гол зорилго бол ерөөсөө л тэр. Миний хувьд бол тэндээсээ зураг авч жагаад авсан зургаас өөрөө кайф авах. Тийм л юм аа. Монгол орноор хэдэн удаа таарсан мэдээж таны бүтээлүүдэд Монголын бүтээлүүд за яг ингээл бид хоёрын дэлгэцийн ард ч бас гарч байгаа шүү дээ. Монгол өнөө энэ төвдийн маань хүн явж байна. Энэ төвдгөө явж байгаа. Энэ төвдгүн жишээ нь энэ хоёр эмээтэй зүг энэ уулан дээр насаар амьдарч байгаа гэж байгаа байхгүй. Эндээс ерөөсө холдож үзээгүй. Тэгээ мөрөөдөл нь бол асуухлаар ерөөсө ботолоо ортонд очиж мөрөх юмсан гэдэг мөрөөдөлтэй гэж эндээс огт холдож үзээгүй усуд байсан. Зурган дээр нэг жоохон явах уу. За. Энэ ламын нэрийг намжил гэдэг лам байсан. Би танилцаад агууд амьдард юм билээ л дээ. Тэгээд өөрөө энд нийтдээ 18 жил болж байгаа гэд. Агууд амьдраад ганцаараа. Ямар сайн. Тэгээд бяцлагаад ангаахын чиглэлээр бол бяцлагдаг юм билээ. Тэгээ нөгөө Монголоос ирсэн гэхэлэр айгуу тийм алзуурхаад. Түүнээс бол хүн араас ерөнхийдөө жоохон тийм нэг зайгаа барьдаг хүн. Тэгээ Монгол гингууд намайг уриалах хүлээж аваад тэр итэл би энэ агууд нь хонсон. Нэг шин хоёлаа ярилцаад гоё юм лээ. Айгуу тэгтээ их хүйтэн ч гэсэн ер нь айгуу гоё санагдсан да. Төвд чинь нэг ийм онцлог юм билээ шүү дээ. Дээрээс нөгөө их өндөрлөг газар болоод гэдэг юм уу? Од их ойрхон. Тэгээ айгуу их тод харагдана, том харагдана. Ямар гоё юм. Айгуу гоё юм лээ. Надад тэр нөгөө агуу тонжохт л яг тэр мэдрэх өдөрж байсан. Гоё харагдсан юм байна да гэд. Энэ зураг одоо нөгөө Баталаа ордонлоо гэрээсээ гараад хүмүүс чинь мөргөөл. Тий, энэ нөгөө сунам мөргөж байгаа улсууд одоо байдаг юм лээ. Одоо хүртэл байна. Байдаг юм байлаа. Ер нь хаасаагүй юмтай бол тааралдах боломжтой.
Жишээ нь энэ залуутай би уулзаад та ер нь хэр удаан ингэж явж байна гэдгсэн чинь би гэрээсээ гараад Ботолоо ордон руу нийтдээ жил 2 сар болол мөргөө явж байна. Хэр урт зам туснаа би мэдэхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү улсуудаа бол таарлцсан болгоно аягүй хүндэлдэг. Буян хийж яваа гэдэг утгаар нь үдгийн өргөл барьц барайл мөнгө ч юм уу эсвэл ус чулах нэ өгөөл ингэ яваад тийм л. Энэ аягүй сонирхолтой юм л надад бол. Ингэж мөрөгч хүмүүс олон байх уу? Байна. Нэлээд байна. Олцоо ерөнхийдөө миний анзаарснаа бол залуучууд ч юу. Залуучууд ингэ явж. Төвд сарлаг энд яг зүгээр сарлагч өөрөө нэг өндөрлөг газар хамгийн тохиромжтой тийм байна. Төвд банкрын зураг бас авсан уу? Байна. Байгаа юу? Бас таны зургуудыг харахад өнгөтэй гэрэл зургууд байна шүү дээ. Дан хар цагаанаар бас зураг авдаг, бүтээлээ тойрдог ийм гэрэл зурагчд бас байдаг шүү дээ. Өөрөө тэнд сонирхол ямар ах вэ? Би ч гэсэн зарим зураг хар цагаанаар авал л да. Тэгээд жишээ нь зарим зурган дээр бол энэ зургаараа юу илэрхийлэх гэж байгаа байж гэдэг юм уу? Эсвэл нөгөө зургийнхаа утга санааг тодтогж ихэнд бол хар цагаанаар авах тохиолдол байна. Ном хаялцаж тийм ээ хамгийн сүүлийн одоо боловсролд нь одоо энийг бүр илүү төлөхөө Далай ламын бас захиасаар шиг тийм үү. Энэ яг сургалтын чанартай гэдэг юм л да. Өөр хийдүүдийн лам нар нэг дор цуглараад өөр хорондоо ном хаялцдаг юм л. Яг халз маягаар. Тэгээд би нэг орчуулагчаас эдгээр яг хаанахаар ярьж байна гэдгсэн. Төв дээр ярьж байна гэдэг байхгүй. Чи надад орчуулад өгөөч. Энэ яг юун тухай ярьдаг гэсэн. Би төв дээр ярьж байгаа гэсэн би нэг ойлгохгүй байна. Энэ гүн ухаан яриад ах шиг байна. Тэгээд яг зөвөр энэ миний мэдж байгаагаар бол сургалтын чанартай. Тэгээ нэг нэгэндээ мэдээлэл солилцоход хамгийн дүт зам гэж яриад байгаа юм л да. Мэдээллийг илүү ингээд ном хаялцсанаар илүү баттгаж үлддэг гэж байна шүү дээ. Тийм байлаа. Тэгэл нэг нь нэгнээсээ асуугаал нөгөөх нь хариулаад хэрэг буруу хариулах юм бол үгүй хариулт нь ийм байна ч гэдэг юм уу. Ер нь ийм л нэг яриа явагдаад ах шиг байгаа юм би зөвөр миний анзаарснаар бол. Гэрэл зураг сонирхож ирснээсээ хойш Монголынхаа 21 аймгаар бол нэг 2-3 бүтэн дойрцсон байх шүү. Зураг аваад эхэндээ авч ясан газруудаараа дахиж очиж аваад жоохон тийм нэг сэтгэл дундуур үдэлтсэн. Гүйцэд авч чадаагүй газраараа дахиж очиж аваад зарим тохиолдолд юу гэдгийг амжиж авах шаардлагатай газрууд бас байна. Тэгж хэлнэ. Өмнө би нэг нодлон уушнаа ингээд нэг гадагшаа өөрийнхөө үзэсгэлэн гаргаж байгаа юм л да. Тэрэн дээр бол дан Монголын байгалаар үзэсгэлэн гаргаж байгаа. Тэгээд гадныханд өөрийнхөө Монголынхаа байгалыг үзүүлж яхад гадных нь айгүй их сонирхоод энэ үед бол юу гэдгийг их нутгаараа тийм бахархах, омогших сэтгэл төрнө л дөө. Тэгээд нөгөө үзэсгэлэнгийн нээлт хаалтан дээр нэг хилдэг нэг үгтэй болцсон байсан. Тэр нь юу вэ гэхээр би өөрөө нэг үзэсгэлэн гаргаж байгаа энэ миний зургууч гэсэн би өөрөө их нутгаараа омогшиж байгаа байхгүй тухайн үед бол цаана гоё уртын дуу яваал те. Тэгээд нэг л үг хэлж байгаа. Энэ бол миний эх орон. Та бүхэнд миний эх орон нээлттэй байгаа. Тавтай морилно үжилдэг. Тэгээд миний тэгж хэлснээр хүмүүс бас ирсэн. Надтай холбогдоод жишээ нь энэ зургийг харчаад энэ газар л очиж үзмээр байна. Энэ хаана байна гэд те. Надтай имэйлээр харьцаад тэгээд ирсэн хэд хэдэн хүн би. Тэгэхээр би бас тодорхой хэмжээгээр үргээ биелүүлээд байгаа юм болоо те. Тэгэхээр гэрэл зурагчийн хүмүүст янз бүрийн сонирхол байдаг л да. Тэгээ би нэг зүйлийг сонирхож асуумаар санагч. Миний дээр нь дэх нэг харж байсан зураг байдаг л да. Америкийн гэрэл зурагч Николас
Никсоны авсан зураг байдаг шүү дээ. 60 70 хэдэн оноос ахуулаад нэг гэр бүлийн ингээд 4 эмэгтэй, эгчтэй 4 эмэгтэй, нэг нь гэр бүлийнх нь хүнэлтэй. Тэгээд 75 оноос ясан баха 2010 11 он хүртэл жил болгон тэр хүмүүсийн тийм ээ одоо ингээл яг хөрөг зургийг авдаг. Тэр хүмүүс нь өөрсдөө хувьсаа өөрчлөгдөөл мэдээж настай болоод хүний ингээл дүр төрх өөрчлөгддөг. Гэх мэтлэн тийм сонирхолтой гэрэл зурагч бас байх жишээтэй амьдралдаа хэрэгжүүлсэн бас таны ингээд бас нэг магадгүй үргэлжлүүлээд яваад байгаа тийм сонирхолтой төсөл байгаа юу? Гэрэл зурагч өөрөө дотроо аяга олон төрөл байгаа. Тэгээд би болохоор эхлээд нэг байгаль сонирхчаасаа одоо бол хөрөг зураг жоохон суралцаж эхэлж байгаа. Тэгээд явандаа бол яг зүгээр би сурвалжлага зураг руу нэлээд орох сонирхол байгаа. Одоо яг өнөөдөр жишээ нь гэрэл зурагчийн үг гэхлээр бүх чиглэлээр л авч чаддгүй юм байл л дээ. Би одоо жишээ нь өнөөдөр шууд сурвалжлага зураг авах гэж би чадахгүй тий. Сурах хэрэгтэй болно. Хөргөөч гэсэн гүц сураагаа сурах гал явж л байгаа. Сонирхож байгаа чиглэл гэвэл надад яг тий сурвалжлага зураг нэлээд тийм сонирхол татж байгаа. Яг таны хэлж байгаа шиг тиймэрхүү сериал зургууд бас миний сонирхлыг аяг татдаг байхгүй. Жишээ нь тийм зургууд ч би өмнө харж лээсэн. Маш өндөр тийм нэг эвлийн цамхаг байсан баха. Анх яг баригж байгаа суурь тавьж байгаас нь авахуулаад дуусан дуслах процессыг авахулсан зураг байдаг байхгүй. Тэр бол айгүй гоё сонирхолтой тий. Өөрөө аягүй тийм түүх өгүүлж байгаа зураг маань. Тэр утгаар нь ерөнхийдөө тиймэрхүү зургийг бол явандаа сонирхно л гэж бодож байгаа. Ер нь одоо ингээ хараад байхад гэрэл зурагч сонирхогч залуучуудын тоо маш их болж тэгээ бас зургийн аппарат ч гэдэг юм уу дижитал кам бүх л зүйл хөгжөөл байна л да. Тэгээд сонирхогч залуучууд мэрэгжлийн гэрэл зурагчид тэгээ маш олон залуучууд тийм ээ хүмүүс уран бүтээлчд гэж олон хүн байна. Тэгээ өрсөлдөөн байгаа газар хөгжил бий гэж ярьдаг шүү дээ. Бүгдээрээ л их сайхан хөгжөөд ах шиг харагдаад байна да. Тий, сүүлийн үед гэрэл зураг сонирхож байгаа улсууд аягүй их болж байгаа. Монголд өөрөө монголчууд нь өөрсдөө гэрэл зурагт маш дуртай ард түмэн гэж би ойлгодог. Хөдөөний захын айлд ороод үзэхэд бурхных нь хоймортон тий бурхных нь хажууд бол дэлгэсэн альбом байдаг. Тий. Ийм газар Монголоос өөр байхгүй хаа бид гэж боддог. Гэр болгонд айл болгонд ороход хойморт нь бол альбом дэлгээтэй байдаг шүү дээ. Тэр утгаараас тэр юм уу монголчууд ерөнхийдөө зураг авах туртай болсон. Мэдээж бод. Монголд мэрэгжлийн гэрэл зурагчид гэхэлэр хэцүүлтэй. Өөрөөр хэлбэл нөгөө Монголд нөгөө гэрэл зургаар мэрэгжил олгодог тийм байхгүй байгаа. Тэгэхээр Монголд байгаа бүгд сонирхогчд. Хуучны гэрэл зурагчд бол мэдээж мэрэгжлийн гэрэл зурагчд байгаа бах тий. Сайтуудаар бол өөрөөсөө авсан зургуудыг тавиал тэрэн дээр нь коммент сэтгэл бичээд тий. Туршлага солилцоо зөвлөгөө хуваалцаад ингэж явж байгаа тохиолдлууд бас байна. Залуу гэрэл зурагчд болохоор бөөнөрөө нийлээд аялал зохион байгуулж байгаа, фото аялал зохион байгуулж байгаа тохиолдлууд байна. Энэ бол зөв зүйл те. Ер нь би одоо хувьдаа тэгдгэлдээ нэгдүгээрт одоо хүмүүсийг ажил мэргэжлэр тийм ээ үнэхээр 1 номерын зурагч юм бол тэр 2 номерын тэрч гэдэг юм тэгж ангилж дараалахыг ер нь хүсдэггүй л дээ. Тэгээ таны хувьд бас хүндэлдэг зүгээр би хүндлэл гэдэг утгаараас таны хүндлэлд багтдаг тэр сайхан гэрэл зурагч хэн байгаа? Зөндөө хүмүүс байна шүү дээ. Зарим нэг нь хэлэхгүй өргөжүүл гомдчихсон тийм. Гэрэл зураг гэдэг бол өөрөө урлаг. Тэгэхээр энэ уралдаан ч юм уу эсвэл энэ төвшин тогтоож болохгүй л дээ. Яг гэдгийг уран зургийн уралдаан гэж байдгүй шүү дээ. Тэрнтэй адилхан гэрэл зургийн уралдаан гэж би байх ёсгүй гэж боддог. Би жишээ нь гэрэл зураг сонирхсноос нэг ч уралдаанд орж үзээгүй. Цаашдаа ч үзэхгүй байх. Яг гэдгийг энэ 1 номерын гэрэл зурагч юм те. Эсвэл энэ 2 номерын, энэ 10 номерын гэж болохгүй. Яг бол тэр хүний зураг бол тухайн өөрийнх нь бүтээлд давтагдчихгүй. Тэрэн дээр бол нэг юу гэдгийг уралдуулах хэрэг байхгүй л дээ. Зүгээр хуучныг юу гэдгийг их мундаг туршлагатай гэрэл зурагчд бол Монгол зөндөө байна. Хөндлөж явдаг зурагчд байна. Зарим нэг нэрийн дотор орч бол ундах баг. Тэгэхээр ерөнхийдөө надад тэр байгаа багш нар зөндөө би хэлэх шилдэг да. За баярлалаа. Ингээд та бүхэн ярилцах нэвтрүүлгийн цаг өндөрлөгт өгч байна. Тэгээд таны саяын одоо төвдөр хийсэн тийм ээ бүтэн сар гаруй хийсэн аялын зургуудыг бас аялын тэмдэглэлийг хаанаас мэдээж өргөжлөж үзэх вэ? Үзэгчид маань их сонирхож байгаа. Би энэ төвдөр ерөнхийдөө түрүүн хэлсэн төвд гэдэг бол биднэрт ойрхон юм шиг нэг хол газар аа гэж. Тэгэхээр би нэг ойртуулах үүднээс яаж байгаа гэхээр өөрөө нэгдүгээр гэрэл зураг тэрнийг бол нийтлэлтэй хослуулад интернетээр бол тавьж байгаа л да. Мэдээллүүдэд тавьж байгаа. Нэлээд мэдээллийн сайтуудаар байгаа гол нь би alextume.com гэсэн хаяг байгаа. Миний сайтн дээр. Тэр сайтн дээр би тогтмол өглөө болгон шинэ мэдээ оруулж байгаад. За. Магадгүй гоё сонирхолтой санагдах юм бол те орж үзчихэж болно шүү те.
Тэгээ нэвтрүүлгийнхаа төгсгөл болгоод бас хамгийн төгсгөлийн асуултыг танд тавья. Хамгийн сайн гэрэл зураг гэж ямар зургийг хэлэх вэ таныхаар? Хамгийн сайн гэрэл зураг. Жишээ нь миний зураг дотор энэ зураг миний хувьд хамгийн сайн гэрэл зураг гэж би дотроо бодож байна. Тэгэхэд танд тэр зураг хамгийн сайн биш үж болно. Тэгэхээр юу гэдгийг өөрийнхөө бодлоор л өөрт чинь сайн гэж бодогдсон зураг бол сайн л баг. Эсвэл өөрт чи юу гэдгийг таашаал өгчлөг бол тэр сайн зураг юм билүү дээ. За баярлалаа. Ингээд томилолт нэвтрүүлгийн маань шинэ дугаараар бас залуу уран бүтээлч төвдөр ажил хийгээд ирсэн. За мэрэгжлийн гэрэл зурагч юм биш юм байна тийм ээ. Мэрэгжлийн гэрэл зурагчны одоо биш хэрнээ бас амьдралдаа бас гэрэл зураг гэдэг гайхамшигтай урлагийг би бол урлаг шинжлэх ухаан гэж хамтд нь ойлгомоор байна. Тэгээд энэ сайхан зүйлийг хобби болтлоо хөгжүүлээд бас өөрийнхөө амьдралын бас нэгэн хэсэг болгосон тийм залуу уран бүтээлч Александрын Түмэн жаргал маань урилгаар оролцлоо. Тэгээд тэгээд яг энэ нэвтрүүлгийнхаа төгсгөлд би бас нэг сайхан үгийг хэлмээр байна тийм ээ. Хамаг бүхэн бороо мэт арилж харин гэрэл зураг шороо мэт үлдээ гэдэг гайхалтай үгийг энэ мөчөд бас хэлмээр байна. Таны авсан одоо цаашид авах бүтээлүүд тань он удаан жилийг бас илээх тийм гайхамшигтай бүтээлүүд болон үлдэх болтугай. Олон хүний мэлмийг нээсэн бас шинэ ертөнцийг таниулсан гайхамшигтай бүтээлүүд олныг төрүүлээсэ гэж төрүүлээрэ гэж бас энэ ташинд хүсье. Тэгээ танд амжилт хүсье. Баярлалаа. Би ч гэсэн танаа хамт олонтой бас нэг бэлэгтэй ирсэн. Энэ миний өнгөрсөн хугацаанд гаргасан Монголынхаа байгалаар дагнан авсан зургуудаараа гаргасан альбом байгаа. Цомог. Тэгээд энэ мөн шороо мэт үлдэх болтугай. Тэ. За баярлалаа. Ягч. Манай хамт олон номонд гэрэл зурагт их дуртай хамт олон. Тэгээ байгууллагынхаа бас номын санд энэ таны бүтээлийг энэ Монгол хүмүүн гайхамшиг энэ хоёр альбомыг бас Битлизийн хамт олон бэлгээсэнд баярлалаа. Тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчтэй томилолт нэвтрүүлгийн маань шинэ дугаар хүүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай та бүхэн сайхан амраарай.